Эрдэнэтийн засгийн газрын үед агарын бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөртөө тусгагдсанаар 9.3 их найт төгрөг байвал одоо бүрэн арилгах боломжтой гэдэг тооцоо судалгаа хийгдсэн. Гэвч ийм хэмжээний мөнгө байхгүй учраас энэ тэргуунд богино хугацаанд хэрхэн ажиллах вэ гэдэг арга замаа засгийн газар тодорхойлох учиртай. Гэтэл өнгөрсөн хугацаанд утаагүй 100 түлш тараагаад үр дүн гараагүй байсаар байтал засгийн газар дахиад 100 тараахаас өөр арга байхгүйгээд салбарын сайд нь яриад сууж байна. Дахиад нэг нүүрс тараах гэж юм биш 100 тараах гэж юм бодит байдал үхээр тодорхой хэсэгт нь 100-ыг тараана. Тэгэхээс өөр арга байхгүй бодит үнэ мат. Өмнө нь байсан 100-ууд яасан бэхээр хот даяар хаана тараагдаад тэр нь шилжиж хөдөлгөөн хийгдээд аль нь зөв байсан гэдгээ бид нар үнэлэх боломжгүй болсон. Улаанбаатар хотод тараагдсан 100-ын тодорхой хэсэг нь орон нутагт очсон. Ийм бодит байдал бидний үнэн ерөөсөө. Тэгвэл бид бүртгэлжүүлээгүй байна. Бас л алдаа. Сая хэдлээ одоо ингээд дахиад олон халаагуур тэр 100 ингээд тараах гэдэг байна гэж. Нэгдүгээр тараах бодлогыг Улаанбаатар хотын захиргаанд хамгийн газраас оруулж байна. Улсын хурлын даргын захирамжаар улсын хурлын нэр бүхий 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн гишүүд ойрын хугацаанд нийслэлийн төвийн 6 дүргийн хэмжээнд утааны голомтонд очин ажиллаж нөхцөл байдалтай танилцах юм гин. Завг нь утаа ямар байгааг хүн бүр эрүүл мэндээр мэдэрсээр байхад за дахин ингэж цаг хугацаа алдах шаардлага байна уу? Ер нь утааны асуудлыг бид чухам яагаад өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй вэ? Бид нар утаатай тэмцэх асуудлаа нэлийн тийм цогц бодлогын хүрээнд нэлийн урт хугацаанд харж хийхгүй бол 1-2 жил хараад 1-2 жил ингээд нэг эсвэл 100 тараад юм уу гэрийн бүрээс тараад юм ингэж явж ирсэн нь энэ ерөөсөө үр дүнгүй байна гэд өмнөх гарсан эрх зүйн баримтчгүүдийг хүчингү болгоод дараагийн нэг шин юм хайгаа явждаг мэрэгэн санаа хайгаа явждаг тэгжийтэл яг энэ утааны асуудал хариуцж исэн албан тушаалтнууд нь өөрчлөгддөг нөгөө явж исэн ажил нь хүнтэйг алга болчдөг нэг ийм асуудал байна. Энэ онд агарын бохирдлыг бууруулахын тулд 16.9 тэрбум төгрөгийг зарцуулна. За одоо үндсэндээ сар гарангийн хугацаа байна. Тэгээд хавруулахад эргээд утааны асуудал мартагддаг. За ингээд эрх үйлдэл золгосоор бид 10 жилиг үджээ. За иймээс дахин 100 тараах бус өөр гарц шийдлийг олон нийт төр засгаас үсэж байна.